Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр. Жил бүрийн 3 дугаар сарын 15 олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр. Дэлхийн бүх орны хэрэглэгчийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд дуу хоолойгоо нэгтгэдэг өдөр юм. Энэ өдрийг нэгдсэн үндэсний байгууллагын шийдвэрээр 1985 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тэмдэглэж байхаар болсон юм. 1973 онд Европын холбоо 25 дахь удаагийн зөвлөл ассамблеийн хурлаараа хэрэглэгчдийн эрхийг хамгаалах журмыг баталсан. Энэ жил Монгол улс тогтвортой амьдралын хэв маягт шилжүүлсгээ урендор тэмдэглэн өнгөрүүлж байна. Хөвсгөл эмгэг хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэг 1990 онд үүсгэн байгуулагдсан. Хэрэглэгчийн эрхийн талаар гарсан Монгол улсын удаа дараагийн тогтоол албан даалгавар хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль шудраг хурцлтооны хууль бусад хуулийн хүрээнд хэрэглэгчийн санал хүсэлд өргөдөл гомдол хүлээн авч шаардлагатай тохиолдолд хэрэглэгчийн хүндлэгийн үйлчлэг хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа хийх сургалт мэдээлэл хийх зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна. Жил бүр уламжлагдсан ирсэн олон улсын хэрэглэгчийн өдрийг Хөвсгөл аймгийн засаг даргын хамгийн газар, хүн сүдэ аж ахуйн газар, стандартлах хэмжил зүүн газар, мөрөн сүмийн засаг даргын хамгийн газар болон бусад төрийн бүс байгууллагуудтай хамтран өргөн хүрээтэйгээр зохион байгуулж ирлээ. Эрхэм хөвсгөлчүүд та бүхэндээ дэлхийн хэрэглэгчийн өдрийн мэнд хүргэе.